Сайн байна уу? Жижиглэнгийн худалдаа програм дээр бэлтгэний хэллэгч үсэх норматив авлагын мэдээлэлсэд харилцагч бүлгийг сонгоно. Эндээс Grade Group бэлтгэний хэллэгч үсэх шинэ бүлэг үүсгчвэл яллахад амар зэгцтэй байх болно. Эндээс бэлтгэний хэллэгч гэсэн бүлэг үүсгэх. Хадгалах төвчид дарснаар бэлтгэний хэллэгч гэсэн бүлэг үүслээ. Эндээс Grade төвчийг дарж бэлтгэний хэллэгч үсгийг талбарлаа шилжсэн. Эндээс та регистрийн дугаар талбарт тухайн бэлтгэний хэллэгч регистрийн дугаарыг бичээд доор байрлах MD цэг имэнээс шалгах төвчийг дарснаар тухайн бэлтгэний хэллэгчийн нэр автоматар татагдана. Шаардлагатай талбаруудыг бөглөөд хадгалах төвчийг дарснаар тухайн бэлтгэний хэллэгчийн бусад талбарыг өөрчлөх боломжтой боллоо. Банкны данс талбарт тухайн бэлтгэний хэллэгчийн бансны мэдээллийг байршуулна. Бэлтгэний хэллэгчийн нийлүүлсэн бараа мөн энэ талбарт харагддаг байгаа. Өөрчлөлт оруулж дуусаад хадгалаад хаг төвчийг дарснаар шинэ бэлтгэний хэллэгч үүслээ. Ингээд бараа материалын нөөц худалдаа авалт хэсгээс шинээр үүсгэсэн бэлтгэний хэллэгч ашиглан худалдаа авалт хийж үзье. Бэлтгэний хэллэгчийн захиалах хэсэгт бэлтгэний хэллэгч хэсгээс бэлтгэний хэллэгч фолдер дотроос Fancy Force гэсэн бэлтгэний хэллэгчээ сонгоод дэлгүүрээ агуулгаа мөн байгууллага сонгосны дараагаар гэрээ төвчнөн дээр дарааж бэлтгэний хэллэгчийн захиалах хийх хэсэг рүү шидлээ. Гэх мэтчлэн цаашид бэлтгэний хэллэгч ашиглах нэ.